За сайн мэцгаана уу. За өнөөдөр юуны ковид ярихгүйгээр яг элгэний асуудал ярих гэж бодлоо. За яагаад вэ гэхээр сая 8 сарын 27-наас 29-ны хооронд Европын элэг судлалын холбооны хурал болсон байгаа. За ерөнхийдөө дэлхий дээр бол одоо элэг судлалын хоёр том холбоо байгаа. Нэг нь болохоор Америкийн холбоо, нөгөө нэг нь болохоор Европын холбоо. За бидний хувьд бол аль болохоор жил болго Европын холбооныхоо хуралд очиж оролцохыг боддог. Энэндээ бас нөгөө Монголынхоо элгэний эмчнэрийн нийгэмлэгээр эдний одоо бас гишүүн байдаг. Манай эмчнэр өөрснөө энийхээ гишүүн байгаад аль болохоор олон улсын шин туршлагаас хоцорчихгүй тэнд юу болж гинөө, дэлхийн түвшинд юу болж гинөө гэдгийг өөрсдийнхөө өдөр тутмын ажил цаашдаа юу болох гэж гинөө судалгаанд гэх мэтлэн ингээ хэрэгжилж явахыг хичээдэг. За бид нэр тэгэхээр яг бидний хувьд бол энэ нөгөө Европын холбооны элэг судлалын холбооны хурал бол маш их чухал хурал байдаг. За энэ жил ковидос болоод энэ хурал маань бүх юм нь бол дижиталаар явсан байж байгаа. За тэгээ энэ дээр өнөөдөр болохоор би ерөөсөө зөвхөн вирус гепатиттай холбоотой биднэрт хамгийн гол хэрэгтэй болов гэсэн мэдээллүүдийг хүргэхээр бодож байна. За энэ дээр яг бас нэг яг энгийн хүмүүст магадгүй зарим юмнууд нь жоохон тодорхой биш байж магадгүй. Тэгэхээр яг слайд маань болохоор мэрэгжлийнхэн зориулсан. Гэхдээ би тэрэн дээр нөгөө гол санаануудын энгийн хүнд зориулсан байдлаар яриад явъя. За тэгээд асуух зүйлүүд гарвал хүмүүс асуух юмнуудаа бичээд үлдээчих болно. Тэгэхээр асуултанд хариулаа явуучих болно. За нэгдүгээрт нь болохоор хепатитын С вирусын элиминац буюу одоо бидний голомтыг устгах гэж яриад байгаа. Хепатитын С вирусын элиминашны тухай асуудлуудыг яриа гэж бодлоо. За энэ дээр болохоор яагаад энэ манай чухал байна вэ гэхээр манай Илүүтэн Монгол хөтөлбөр маань өөрөө хепатитын С вирусын элиминац хийх ийм зорилготой хөтөлбөр байж байгаа. За энэ хөтөлбөр дээр сүүлийн одоо бас нэг хэд хоногийн хүрээнд бол бас манай багийн хийсэн судалгааг нэлээд олон хүмүүс их шүүмжилж одоо манай эрүүл мэндийн салбарын донд бол бас нэлээд их тийм яриа өрнжих шиг байна л да. За тэгэхээр би олон улс төрөйдөд байдал нь ямар байгаа юм. За манайх болохоор яаж байгаа гэдгийг жоохон хооронд нь одоо холбоод ярихыг бодъё. За хепатитын С вирусын элиминац хийнэ гэдгийг бол энэ ганцхан Монголын зорилго бас биш байгаамаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн бүх орнуудад хепатитын С вирусыг болон Б вирус хепатитын С вирусын элиминац, Б вирусын бүрэн контролыг 2030 он гэхэд дэлхийд даяараа хүрнэ гэсэн ийм их амбицтай, том амбицтай зорилгыг тавиад явж байгаа. За манай улсын тухайд болохоор зэрэг ерөөдөө бидний өмнөх хийсэн судалгаагаар бол Journal of Viral Hepatitis гэж impact factor 6-тай сэтгүүлт хэвлэгдсэн судалгаагаар бол бид нэг хепатитын Б вирусын тархалт бол 8.5%, С вирусын тархалтыг 11.1% буюу нийлээд нэг 19.6% гэж тооцож гаргасан байна. За тэгээд энэ судалгаанууд маань болохоор ерөөхдөө одоо томилж гаргадаг. За томилоо гаргахтаа болохоор бид нэг 1% дээшээ доошоо зөрүүтэй байх болов гэсэн ийм байдлаар томилж гаргасан байгаа. За манайд бол ямар ч байсан нэг 160 гаруй мянган хүн С вирусын халдвартай болов гэж ингэж яг одоо 20-с дээш насныхан дээр тооцохоор ийм тоо гаргаж явж байгаа. За бус дуран дээр одоо энэ хепатитын С вирусын элиминац буюу энэ голомтыг устгах тал дээр юу хийж байгаа юм бэ гэдэг. Энэ дээр ерөнхийдөө хоёр судалгааг онцолж байна. За яагаад энэ хоёр судалгааг онцлох болов гэхээр өндөр хөгжилтэй орнуудын тухай С вирусын тархалт бол ерөнхийдөө нийт хүн амын донд маш их цөөхөн байдаг. Тэгээд энэ цөөхөн байгаагаа энэ улсуудыг хамгийн түрүүнд С вирусын элиминацийг хийх боломжтой улсууд гэж үздэг учраас энэ одоо хамгийн их таргетанда төвч байгаа улсууд болов гэж ингэж авч үзсэн байгаа. За энэ дээр одоо нэгдүгээрт нь болохоор энэ Канада улсын туршлагыг авч үзье. За Канада болохоор өөрөө ерөнхийдөө нэг 36 сая хүн амтай улс байт юм байна. За энэ 36 сая хүн амынхаа өөрсөндөө хийсэн одоо нийт хүн амын дунд хийсэн судалгаагаар бол нэг 0.7% нь за Канада болохоор ингээ 36 сая хүн амтай. За эдгээрээс нэг 0.7% нь
С вирусын халдвартай гэж үздэг. За ингэхээр энэ нь нэг 225-аас 245 мянган хүн вирусын халдвартай, С вирусын халдвартай гэж үздэг. За тэгэхээр энийг бол бас гайгүй амархан олж илрүүлээд С вирусыг устгах боломжтой гэж үздэг. За тэгэнгүүт энэ судалгаан дээр юу тавьсан байна вэ гэхээр 1990 оноос хойш British Columbia гэдэг тэр мужид байгаа С вирусээр үзүүлсэн бүх хүмүүсийг одоо тохиолдлын тоо гэсэн. Энэ тохиолдлын тоог гаргаад энэ доторх хүмүүсээ хэр зэрэг сайн амжилж чадж ийн вэ гэдээ ингээ үзэхлээр зэрэг нөгөө тоо маань ерөнхийдөө ийм байгаа юм л да. За энэ дотроо яг хүмүүсээ ингээд хоёр хуваачиж байгаа юм. За нэг нь болохоор MSM буюу нөгөө одоо манайхаар бол гей хүмүүс. За non MSM буюу одоо зүгээр жирийн хүмүүс гэсэн. За энэ дээр энэ нийтдээ тухайн үед болохоор нэг 90 оноос хойш 33 мянга нийт хүн нь болохоор 33,647 хүн ингээд ийм тохиолдол бүртгэгдсэн байгаа юм л да. Өөрснийх нь одоо тэр хепатитын регистр буюу тийм датабас үүсгэж байгаа юм. За энэ датабастаа бол ийм хүмүүсийг бүртгэж авсан байх нь 33,647 хүмүүс. За энүүнээс 29,658, 3,940 гээд ийм хоёр групп нь болохоор нэг нь гей групп, нөгөөх нь бол гей биш одоо зүгээр жирийн хүмүүс. За яагаад энэ гей хүмүүсийг ингээд нөгөө онцолж ийн өгөхээр эдгээр хүмүүсийн дунд халдварын тархалт өндөр байх магадлалтай байдаг. Тэгээ эдгээр хүмүүст бас тусгаалan хурц ажиллахгүй бол бас болохгүй гэсэн одоо тусгаалan хурц ажиллах зорилго нь болохоор энэ хүмүүст нэг халдварын аль болохоор эрт тусдах юм бол дахиж дараагийн хүнд халдаахгүй байх тэр өндөр эрсдэлтэй группүүдийг илүү хурдан бууруулах боломжтой гэж үздэг учраас энэ хүмүүсүүдийг хооронд нь бас ингэ салгаж авч үзсэн байна. За ингээд давангууд одоо ийм байсан хүмүүсээс RNA буюу одоо нөгөө яг эмчилгээнд орох шаардлагатай хэсгийг хийсэн хувь маань болохоор эдгээр хүмүүсээс 82% вирус тоолох шинжилгээнд хамруулж чадсан. Энд бол 83%. Тэгэхээр ерөнхийдөө энэ хоёр группийн хооронд бол вирус тоолж байгаа шинжилгээнд хамрагдж байгаа хувь нь бол бараг ялгаагүй. За цаашаагаа болохоор эдгээр хүмүүсээс яг одоо эмчилгээнд орох шаардлагатай хүний ботхоор энэ доотлолт нь бол 77% нь энэ дээдлэлт нь бол 73% нь эмчилгээнд орох шаардлагатай гарсан байна. За ингэнгүүт эндээс цаашаа эмчилгээнд оруулахдаа манай улсыг бодвол энэ Канадад бол илүү их тийм нөгөө генотипинг хийх буюу генотипийн тодорхойлох шаардлага үүсдэг. За тэр нь болохоор яг орон нутгийн онцлог гарч ирж байгаа. Яагаад гэвэл энэ Канадад байж байгаа хүмүүсийн генотип нь нэлээд хоорондоо зөрүүтэй. За манай Монгол улсын тухайд болохоор 1-ийн Б гэдэг генотип хамгийн өндөр тохиолддог ба энэ нь ерөнхийдөө өмнөх судалгаануудаар 98% нь 1-ийн Б гэсэн генотиптэй гэж үздэг учраас манай хувьд нэгдүгээрт нь их өндөр үнэтэй шинжилгээ, хоёрдугаарт нь нилээд ийм бараг ихэнх хүн нь ижилхэн генотиптэй учраас эдрийг заавалчгүй генотип хийх шаардлага гардггүй. Энэ нь бол манахаас их зөрүүтэй байгаа нь тэр. За ингээ үзэхээр одоо бол энэ дээр нэг 10,142 хүнийг яг одоо эмчилгээнд хамруулсан байна. За нөгөөхт нь болохоор 1418 хүнийг хамруулсан. За 1418 хүнээс болохоор 19 хүн буюу 91% нь эдгээд яг нөгөө SVR буюу бүрэн эдгээд ингээд эмчлэгдээд гарсан байх нэ. За тэнгууд эндээс болохоор нөгөө талдаа 90% нь буюу 6,790 эдгээр хүмүүсээс 90% нь бол 10,142 хүнээс 90% нь болохоор зэрэг эмчилгээнд орсон хүмүүсээс 90% нь бол SVR болсон. Гэхдээ энэ дээр яг ингээд тооны нэг зөрөө гарч байгаа явдал нь болохоор энд 10,142 хүн эмчилгээнд орсон ч гэсэн энэ бүх хүнийг SVR-ийн шинжилгээг буюу тэр дараагийн сүүлийн удаа тоолж байгаа вирус тоолох шинжилгээндээ хамруулж чадаагүй. Яг хамрагдсан хүмүүсээс нь болохоор 90% нь бол SVR болсон баг. За тэгэхээр ерөнхийдөө бид нөгөө түрүүчийн удаа бас юу ярьж байсан гэхээр манай улс одоо яг энэ тоонуудыг энэ Канадын гаргаж байгаа шиг ингэж гаргаж чаддаг болох одоо шаардлагатай байгаа. За одоо энэ дээр бол манай улсын тухайд энэ тоо маань болохоор юу явж байгаа гэхээр энэ дээдлэл дээр одоо энэ 29 мянган орно гэхэд бид нэг за нөгөө тооч юу лээ нийтдээ 170 мянган хүн 95 мянган хүн ямарч байсан
одоо C вирустэйгээ илрүүлсэн гэж үзэж байгаа. Антибоди C анти-HCV гэж юм. Одоо бид нөгөө юу хийлгэж байгаа гэсэн үг шүү дээ. Түргэн тест хийлгээ тэгэнгүүт C вирустэйгээ гарсан хүмүүс. За энээс яг одоо хичнээн хүнээ бид вирусын тоолоод тэр нь хэд гарч юу, тэрнээс хичнээн хүн эмчилгээнд орж юу, эмчилгээнд орсноос хичнээн хүн нь идэгч юу гэдэг энэ тоонуудыг одоо манай улсын тухайд энэнийг гаргах шаардлагатай байгаа. За энүүнийг тодорхой хүрээнд одоо 95 мянган хүнийх нь бол бүртгэл нь манай улсын датанд ингээд одоо цахимжор гэдэг датанд энэ тоо бол маш их сайн тодорхой хинэн бай яаж байгаа гэдэг нь бол маш сайн тодорхой орцсон байж чадж байгаа. Одоо энэ нөгөө вирус тоолуулж байгаа маань бас нэлээд сайн орсон байгаа боловч энүүнийга яг нөгөө хоёр тоогоо хооронд нь одоо холбох ажил нь бол тийм сайн хийгдэггүй байж байгаа. За эмчилгээнд орсон хүмүүс одоо л яг манад энэ тоонуудаа гаргах одоо ерөнхийдөө боломжтой датанууд нь цуглуулчаад байгаа боловч яг энэ шиг ингэж харуулж чадаагүй байгаа. Тэгэхээр манай улсын тухайд бол энэ хийгдсэн байх хэрэгтэй. За энэс ерөнхийдөө юу харж ийн вэхээр за Канадын тухайд бол ингээд зөвхөн нэг мужин гэхэд 33 мянган хүнийг эмчилгээг хийгээд ингээд цаашаа явж байгаа юм. За тэгэхээр энэ дээр би буцаад нөгөө Монголынхоо асуудал руу орё гэж бодож байна л да. Яагаад вэ гэхээр одоо манай ангаахын шинжилгээ ухааны их сургуулийн захирал байсан байдаг юм уу? Эсвэл одоо ангаах ухааны сургуулийн захирал байсан. За ангаахын шинжилгээ ухааны их сургуулийн захирал байсан Батбаатар академич байна. За ангаахын ухааны сургуулийн захирал байсан Мөнх баярлах доктор байна. 2 дугаар эмнэлгийн эрдэм шинжилгээ хариуцсан захирал Эрдэнэ Булган одоо Германд одоо бас манай ангаахын судлаачдын одоо мундаг гэж тооцогддог Нямбаяр доктор гэх мэтлэн одоо за манай Нэмүтийн захирал Нарантья докторч гэдэг юм уу одоо манай бас ангаахын нэлээд шилдэг эрдэмтэд энүүнийг ингэж хийх хэрэгтэй байсан юм уу хэрэггүй байсан юм уу за өөр басны хүний нэр марцсан байна тэр бол Сулхан сургуулийн захирал байсан Одонгоо доктор гэх мэтлэн эдгээр одоо нэлээд олон одоо манай бас ангаахын шинжилгээ ухааны тэргүүлэх эрдэмтэд энүүнийг ерөнхийдөө хийх шаардлага байсан юм уу байгаагүй мүү гэдэг дээр одоо бас нэлээд их тийм хилцүүлэг өрнүүлж ах шиг байна л да. За тэгэхээр яг манай тухайд болохоор одоо сая 100 мянган хүнээ 15-аас дээш бол ерөнхийдөө манайхны хувьд 15-аас дээш насны хүмүүсийн дунд халдвар нэлээд өндөр байна гэж үзэж байгаа. За ингээ 15-аас дээш насныхаа хүмүүсийг бид нэг 2 сая 300 мянган хүн байдгаас сая 100-ыг шинжилгээнд хамруулад ингээд үцхээр бид нэр 90 гаруй мянган хүн халдвартай илэрж байгаа. Халдвар ямар нэгэн байдлаар авсан гэсэн юм илэрж байгаа. За тэгтэл нөгөө талд бид нар юу яриад байна вэ гэхээр Канада улсад 36 сая хүнтэй улсад 220 мянган хүн байгааг энэ эрүүл мэндийн маш чухал асуудал, энэ эрүүл мэндийн маш чухал асуудлыг бид нэр шийдэх ёстой гэдээ ингээд авч үзэж байгаа. За тэгтэл бид нэр 3 сая хүнтэй газар одоо нийт оруулах ёстой хүмүүсээсээ нэг 50% нь оруулахад 95 мянган хүн энэ өвчнийг халдварыг авч исэн гэдэг онцлогоо хийж байгаа учраас манай хувьд бол энийг хийх ёстой ёсгүй гэдэг дээр бол маргалдах бас тийм хэрэггүй юм болов уу гэж одоо бодож байгаа. За үүнийг дараагийнх нь одоо нэг байдлаар харуулъя л да. За энэ болохоор Испаниуд болохоор одоо бас нэг 47 сая хүнтэй гэдэг баха. Испани улсыг 47 сая хүнтэйгээс 0.8% нь хепатитын C вирусын халдвартай гэж судалгаанууд нь байдаг. За энэс хамгийн сүүлд хийсэн 2017 онд хийсэн судалгаа бол энэ 0.8% халдвартай хүмүүсээ сүүлийн нэг 15 жилийн хугацаанд ингээд бид нэр бууруулж чадаад 0.17% нь HCV RNA буюу одоо нөгөө яг одоо вирусын халдвартай хүмүүсийн тоог 0.17% хүргэж чадлаа гэж үзэж байгаа юм. За энэ одоо болохоор нөгөө тэр эмчилгээнд хамрагдахгүй үлдээд байгаа хэсэг рүүгээ илүү их хандахгүй болвол бидний энэ нөгөө вирусээ устгах ийм боломж маань болохгүй нэ гэж үзээд энэ судалгаан дээр бол юг авч үзэж гэнэ вэхээр Испаниуд одоо шоронгийнхоо системд байгаа шоронд байж байгаа хүмүүс дотроо шоронгийнхоо системд байгаа хүмүүс дотроо энэ C вирусыг нь онцлоод эмчилгээг нь хийгээд эдгээр хүмүүсийг энэ өвчнөөс салгах хэрэгтэй гэдэг ийм ажлууд явагдаж байгаа юм байна. За тэгэнгүүт одоо жишээлхэд ингэсэн байна л да 2015 онд гэхэд
47976 шоронд хоригдож байгаа хүмүүс байгаас эдгээрээс нэг 60.9% нь бол эрт илрүүлэгт хамруулж чадсан. За энэ юун дээр цэгийн илэрсэн тоог нь бол энэ хүмүүс байгаагүй байна. За 16 онд болохоор 66.5% нь хамруулад эдэн дээр 11% нь цэгийн халдвар авч исэн гэсэн ийм тоо гарч исэн бол ингээд жил болгоно нөгөө хүмүүсээ эрт илрүүлэгт оруулсан хүмүүсээ эмчилгээнд нь оруулаад ингээ яваад ахаар нөгөө хүмүүсийн минь тоо буугаад одоо 19 оны тоо нь бол 1.9% нь л илэрч байгаа гэсэн үг. За ингээд энэ тоог бодох юм бол одоо зүгээр 15-аас одоо оруулсан тоо маань гэхэд ингээд нэг жил болгон 50 орчим мянган хүн гэдэг юм бол энэ ингээ 250 мянган хүнийг эндээс тэр 1.9% нь болохгүй 3% нь болохгүй 9% нь олох гээд ингээд илрүүлэг хийж байгаа юм аа. За энэ бол ерөнхийдөө яг хуу за тэгээ энэ дээрээс одоо зарим нэг үр дүнгийг харах юм бол ингээд системтэй хийгээд ирэхээр яахааргүй энэ нөгөө цэгийнх нь тохиолдол нь багасч чинь тэр цэгийнх нь юутай хүмүүс нь одоо энэ байна л да rates of яг ингээд нөгөө өвчин нь хүндэрсэн хатуурал болох гэж ирсэн энэ хүмүүсийн мэн тоо нь бол бууж ирж байгаа. За тэгээ дээрэс нь цэтэй холбоотой насваралт өөрөө бууж ирж байгаа гэдгийг хэлсэн байна. За энэ хоёрыг бол би яг өөрөө ингээд нөгөө аваа сонгочихж байгаа юм биш ээ. Энэ болохоор хепатологийн эрдэмтэд одоо энэ нөгөө хурал ингээ болоод нэг 6000 гаруй судалгааны ажил хилцэгдээд энэний дараагаар Европын холбооны энэ илэгний холбооны эрдэмтэд суужгаад за цэгийн elimination дээр эднэр бол маш их тийм чухал стадинууд байна гэд ингээ сонгоо гаргаж байгаа ийм судалгааны ажлууд байж байгаа. За тэгээд яг эргээд би нэг Монголтойгоо харьцуулсан нэг зүйлийг хэлье гэж бодож байна. За тэр нь юу гэхээр бусад улс орныг бид нар тэр улс шиг болох юмсан, ийм мундаг системтэй болох юмсан гэж ярьдаг хэрнээсээ яг Монгол дээр ингээ ажил явахлаар зэрэг бүгдээрээ гээгүй энийг ингэж явах ёсгүй, ингэхгүй гэж ярьдаг юм аа бас яг тоо баримтаа хараад энэ асуудал манад үнэхээр байна уу, байхгүй байна уу гэдгээ ярьдаг, шийддэг. Энийгээ бас арай нэг жоохон шинжлэх ухаанчаар хардаг болохгүй байна гэдгийг л энэ бол надад маш их тийм тодорхой харуулж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Яваад өгөхлөөр 0.8% тай байгаа ийм тархалттай байгаа өвчнөд маш их ажил гаргаад тэр үнийг бүр байхгүй болгоё гэж ажиллаж хахад бид нэр 3 сая хүнд маань маш их өндөр тархалтайгаа одоо бид нэр сая 100 мянган хүний үзэхэд 95 мянган хүн илэрж байгаа энэ өвчин дээр ийм ажил хийхгүй энийг хийх нь бол буруу хэрэгэ гэж манай эрүүл мэндийн салбарын хүмүүс ингэж ярих нь бол бас их тийм шинжлэх ухаанч биш энэ шинжлэх ухааны ололтыг ашиглахгүй бай ингээд ерөөхдөө зүгээр ингээд юугаараа суужээ гэж хандах бол одоо буруу болов гэж би бодож байгаа. Энэ дээр бол буруу гэдэг дээр бол би маш их тийм итгэл үнэмшилтэй байгаа. Ягаад гэвэл энийг С вирусыг эмчлэх маань өөрөө ерөөсөө чухамдаа бол бас яг юу биш л те. Ганцхан тэр хүмүүсийг эмчлээд ингээд зөвхөн илэгний хавдрыг бууруулах гэдэг юм уу зөвхөн хатуурлыг бууруулахаасаа гадна нөгөө нэг зорилго нь болохоор нэгэнтээ халдварт өвчин учраас халдварын голомт нь байхгүй болох тусмаа бид нэр дараагийнхаа үеийг дараагийнхаа тэр хүн амыг энэ халдвараас сэргийлэх боломжинд бүрдэж байгаа учраас энэ үнийг дэлхийд даяараа бууруулъя гэд яриад байгаа ийм зүйл юм. За тэгээ хепатитын С-ийн elimination бол ерөнхийдөө одоо илэгний салбарт ажиллаж байгаа яг энэ чиглэл дэлхийн хэмжээнд ямар нэгэн байдлаар ажиллаж байгаа бол энэ үнийг дэлхийн хэмжээний ямар ч хурал дээр С-ийн элиминац хийхэд ямар улс ямархуу амжилт гаргаж ийн үү гэдгийг заавал яригддаг ийм асуудал байж байгаа. За хоёрдугаарт нь энэ бол яг манай хүмүүсийн хувьд маш их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Энийг юу гэхээр хепатитын Б дельта вирусын эмчилгээний эмийн хөгжүүлэлт. За энэ болохоор яг саяхан нөгөө ярьжсэн илүү public health-ээс илүү их одоо нөгөө жоохон судалгааны тал руугаа болоо явчихж байгаа. За энэ дээр Б вирус байж Д вирус маань илүү сайн одоо нөгөө чаашаа үүсэх тэр өвчнийг үүсгэх ийм боломж нь үүсэж байгаа. За тэгэхээр зэрэг Б вирус дээр
зориулсан эмнүүд B вирус тэр тусмаа B вирусын гадаргуугийн антигеныг байхгүй болгож байгаа эмчилгээнүүд бол D вирус дээр бас хэрэглэгчлэх боломжтой учраас одоо энэ нөгөө өнөөдрийн ярьж байгаа юмд болохоор энэ хоёр хоорондоо нэлээд ингээд холигдоод явах болоо. За ерөнхийдөө энэ эм гэдэг маань болохоор одоо ковид байна уу, аль эсвэл тэр B вирус байна уу, эсвэл C вирус байна уу, ерөнхийдөө аль нэг тэр вирусийнх нь явж байгаа өсөж байгаа өсөлтийнх нь аль нэг процессыг саатуулснаар тэр вирусыг устгахыг, тэр вирусыг дарангуулахыг хүсэж байгаа ийм эмчилгээний одоо гормуудыг хэрэгжилж байгаа юм л да. За тэгэхээр одоо бид нэр энэ дээр нэг тодорхой одоо B вирусын тэр нэг амьдралын циклд ямархуу газруудыг авч үзэж гинүү гэдгийг нэг товч дуртай явчих. За тэр нэгдүгээрт нь болохоор зэрэг энэ B вирус энэ өөрөө B вирус байгаа байхгүй. B вирус тэр илэгний эс рүү орж байгаа хэсгийг дарангуулж байгаа entry inhibitor буюу одоо орохыг дарангуулдаг ийм одоо бас эмнүүд байна. За энэ вирус маань одоо эс дотор орчхоод эсийн cccDNA буюу одоо эсийн одоо тэр нөгөө генет юуных нь одоо хуульж тэр генетикийн бүтцийн системтэй очиж нийлж байгаа. За тэгэхээр тэр бүтцийн системд ямар нэгэн байдлаар үүсгийг нь хориглодог байдаг юм уу, тэрнийг чимээгүй болгодог байдаг юм уу, тэрнийг одоо дарангуулдаг байдаг юм уу, иймэрхүү cccDNA-г DNA тулгуурласан ийм бас эмнүүд байгаа. За энэ ингээд cccDNA-д орсныхоо дараагаар бол тэр вирусын өөрт нь хэрэгтэй генетикийн материалыг бидний бийд байж байгаа бүтцийг ашиглаад нөгөө вирус маань тэрнийгээ ингээ хуйлаад авч байгаа. Тэгэхээр тэр хуйлж байгаа хэсгийг бас дарангуулж болж байгаа. Дарангуулах байдаг юм аа л эсвэл тэрүүнийг хуйлах үйл ажиллагаа цаашаа явах ямар нэгэн боломжгүй болох. За үүнээс гадна өөрөө тэр B вирус маань өөрөө бас тийм нэлээд олон хэсгүүдээс босж байгаа юм л да. Цөм, гадаргуугийн антиген гэх мэтчлэн. За тэгэнгүүт энэ цөм хэсгийг бас дарангуулах ийм одоо нэлээд олон янзын аргачлалууд байна. За үүнээс гадна полимерийн инхибиторуудыг нуклеотидын аналог одоо бидний нөгөө өвчтнүүд маань бол нэлээд сайн мэдж байгаа бас нөгөө хэрэгэлдэг эмнүүдээ мэдж байгаа. Тэр tenofovir ч байдаг юм уу тийм ээ. TAF гэдэг байгаа, entecavir гэдэг байгаа эдгээр эмнүүд болохоор одоо энэ төрлийнх нь болж байгаа. Үүнээс гадна бас тэр NAPOD буюу гадаргуугийн антиген, B вирусын гадаргуугийн антигенийг гадагшлагаас нь одоо гадагшаа энэ ингээд эс дотроо ороод өөрийгөө хуйлж өөрчлөө дахиад эсийн бүтэц бий болоод тэр эсээс гарах ёстой. Тэр гарахгүй энд нь ингээд салгачж байгаа энүүний хэлдэг одоо NAPOD-ийн ийм төрлийн нэлээд олон янзын нөгөө арга барилаар энэ вирусын өвчлөлтөд тэмцэж байгаа. За тэгэхээр эднэр дээр одоо энэ бүх болгон дээр нэлээд олон төрлийн эмүүд бол туршигдж байна. За тэгэхээр тэр эмүүд дээр ямархуу сонирхолтой юмуд гарч байгаа. Сүүлдээ энэ нь бас нэг 5-6 жилийн дараагаар биднэрт бас тийм сонирхолтой эмийн сонголтууд гарч ирэх болов уу гэж найдаж байгаа зүйлүүдийг харъя. За тэгэхээр энэ VIR 2218 гэж байна. За энэ болохоор нэлээд одоо маш шинэ төрлийн эмчилгээ байж байгаа. За энэ эмчилгээ болохоор маш сайн тал нь болохоор одоо энэ дээр яг манай эмчнэр бол энэ доторх юуг нь уншаад нэлээд илүү мэдээлэл авч болох байх гэж найдаж байна. За энэ дээр хамгийн их сонирхолтой юм нь юу байна вэ гэхээр энэ имийг уулгахад за нэгдүгээрт нь бол энэ имийг ингээ хэрэглэхэд тийм их гаж шинэлээ гарсангүй. Энэ судалгаанд орсон өвчтнүүдээс хинэн ч одоо гаж шинэлээс болоод эмээ зогсоосонгүй. За тэгэнгүүт одоо энэ гадаргуугийн антиген нь маш сайн бууж өгсөн байгаа. Нэг логор гэдэг маань одоо ерөөхдөө 10 дахин бууж ийн гэсэн үг шүү дээ. 10 дахин бууж ийн гэсэн үг. За тэгэхээр энэ бол ерөөхдөө маш их тийм хүчтэй гадаргуугийн антигеныг байхгүй болгож чадах юм бол тэгэх юм бол D вирус маань за B вирустэй хүмүүс маань болохоор гадаргуугийн антиген маань байхгүй болчих юм бол тэр одоо эмнэлгийнхаа нөгөө эмчнэрийнхаа хэлээр бол бид нэр functional cure гэж байгаа. Тэр нь болохоор одоо үйл ажиллагааны эмчлэгдсэн байдал. За тэр ингээд бүх бүрэн устгах чаггүй ч гэсэн тэр хүнд одоо нөгөө вирус яг тийм гайвчрахаар юм хийхгүй болчлоо гэсэн үг. Тэгээд тэр хэрвээ бүр одоо антибоди үүсээ тийм нөгөө дархлаа тогтчих юм бол тэр хүн дахиад өвдөхгүй тэр хүн маш сайн идэгчлээд жинхнээс идэгчлээ гэсэн үг.
S антиген бид нар ямар ч нөгөө гарч ирэхээргүй болоод ингэчих юм бол энэ хүнийг ямар ч үсэн идэгцэн гээд одоо бүрэн идэхийн одоо наатлын төвшин нэлээд сайн идэхцэн гэдэг ингээд тооцож болж байгаа. За тэгэхээр ийм эмчилгээний хувьд бол энэнд бол би хувь судлаачийн хувьд маш их одоо excited байгаа, их одоо баяртай байгаа зүйл нь болохоор ийм цөөхөн одоо 12-7 хоногийн дараагаар энэ 10 дахин буурлыг үзүүлж байна гэдэг маань болохоор одоо жишээлбэл бид нар нэг HBS антиген нэг 1000-таа гарч байгаа хүнээ гэхэд 10 дахин бууруулчих юм бол тэр хүн 100 руу ороод ирж байгаа. За 100 руу ороод ирэхээр тэр хүний нөгөө өвчин тэр вирусын өвчин үүсгэж байгаа байдал бол үнэхээр маш их буурдаг. Энэ бол одоо бидний туршлагаасаа мэддэг зүйл. За тийм учраас энэ урт хугацаанд бас их сайн эмчилгээ болж гарч ирэх болов гэж их найдлага тавьж харж байна. За тэгэхээр одоо энэ болохоор дөнгөж эхний шатанд явж байгаа судалгаа. За тэгэхээр ямар ч байсан дараагийн одоо хурлуудад энэ эдгээрийн үр дүн ямар болох нь гэдгийг харах шаардлагатай болох нэ. За дараагийн нэг антисенс олигонуклеотид явж байгаа. R706-2931 гэдэг. За энэ ягаад ингэж юм сонирхсан тоотой юм яриад байна вэ гэхээр ерөнхийдөө ингээд химийн нэгдлүүдийг за энэ ерөнхийдөө энэ вирус эсрэгч гэдэг юм уу ийм одоо үед нөлөөтэй байж магадгүй гэдэг эхний шатны судалгаанууд дээр бол тэрэндээ нөгөө тийм юу нэр өгөгдөөгүй явж идэг одоо тийм худалдааны нэршлүүд өгөгдөөгүй. За энэ болохоор антисенс олигонуклеотидын эмчилгээг энэ хуучин одоо яг тиноповирч гэдэг юм ийм эмчилгээ хийжсэн хүмүүстээр хийж үтсэн байж байгаа. За тэгээ хийхтэй болохоор ийм 3 янзын тунгаар хийгээд үтсэн байж байгаа. За тэгээ 3 янзын тунгаа болохоор 2 янзаар өгөөд буюу ингээд нийтдээ 6 янзын эмчилгээний байдлаар үтсэн байж байгаа. За ингээд үзэнгүүт зэрэг энэ одоо ямар ч үсэн энэ бейслайн буюу одоо эхний нөгөө эмчилгээнд орохоос өмнөх байснаас бүгд юуны хувьд бусан байж байгаа. Нөгөө HBsAg буюу тэр гадаргуугийн антиген маань болохоор зэрэг тэр тусмаа B дельтатай хүмүүст гадаргуугийн антиген байхгүй болно гэх юм бол тэр дельтагийн тусгай эмчилгээ хийлгэхгүйгээр тэр вирус өөрөө аяндаа байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр энэ судалгаануудыг харахад бол ямар ч байсан бид нар дельтагийн яг өөрийнх нь эмчилгээ гарахгүй байлаа гэхэд Б-гийн эсрэг эмчилгээнд дээр дараагийн 5 жилдээ маш их олон хувьсгал гарах болов гэж одоо их найдаж харж байна. За энэ дээр бас одоо өөр нэг төрлийн одоо корийн инхибитор байна л да. За цөм Б вирусын цөмийн инхибитор EBI H0731 гээд энэ бодисыг хэрэгжилж үтсэн байна. За энэ дээр болохоор зэрэг за үр дүнгийг харчих. За үр дүн нь бол ерөөхдөө 24-7 хоногийн дараагаар бас одоо нэлээд олон хүнд буюу за юу мэн хаана энэ за ингээд үзэхлээр зэрэг ямар ч байсан вирус тоологдох байдал нь болохоор буурж ирж чадсан. За тэгээ хамгийн гол одоо эхний энэ нөгөө шатны судалгаанууд дээр болохоор хамгийн гол нь бол ямар ч байсан эдгээрийн одоо гаж нөлөө нь тийм айхтар их өндөр биш байна. За тэгээ гаж нөлөө өндөр биш байна гэдэг нь цаашаа энэ судалгаа явах боломжууд нь бий болж өгнө л гэсэн үг. За тэгэхээр ямар ч байсан одоо Б вирус дээр энэ 3 төрлийн шинэ бодисууд бол аль нь тэр тусмаа одоо гадаргуугийн антигеныг бууруулж байгаа тийм маш их өндөр бууруулж байгаа эдгээр бодисууд явандаа юм болоо гараад ирэх юм бол одоо клиникт бас манай тэр тусмад БТ ч юм уу БДТ хүмүүст бол нэлээ их тийм үр дүн өгөхөр байна гэж харж байна. Тэгэхээр ямар ч байсан хонглын үзүүрт нөгөө гэрэл харагдана гэхээр бол бас эмчилгээ гарч ирэх нэ гэж харагдаж байна. За одоо хепатитын Б вирус дээр яг одоо байж байгаа эмчилгээнүүд маань нэмэлтээр одоо шинэ янз бүрийн үр дүн бас гарч ирж байна. Одоо бид нэр ингээ хэдийгээр энэ батлагдаа гарчихсан ч гэсэн тэр юм маань цаашдаа яг яаж хэрэглэгдэж байгаа аль юмынхын сонголт нь илүү юм гэдэг дээр ингээд байнгын судалгаа явж байдаг. Тийм ч учраас энэ нөгөө жил болгон энэ хурлууд болж тэр байнгийнхаа судалгааг бусд хүнтэйгээ хуваалцаж ингэж явж байдаг. Бидний хувьд нөгөө энэ жил бол яг энэ эзлийн хурал дээр нэгэнтээ явахгүй учраас гээд
юунууд бол абстрактууд буюу өөрснийхөө судалгааны ажлыг танилцуулаагүй байж байгаа. Харин одоо энэ Америкийн хурал дээр бас зарим судалгааны ажлуудаа өгнө гэж найдаад байж байгаа. За энэ дээр яг одоо бидний яг одоо юу хийж байгаа практик эмчилгээ хийж байгаа болоод эмчнэр болоод эмчилгээ хийлгэж байгаа өвчтнүүдэд бидний мэддэг Entecavir, Tenofovir гэдэг хоёр эмийн сонголт чухамдаа өөр юм уу? Алийг хэрэглүүл илүү сайн юм бэ гэд ингээд бодглохлоор энэ солонгосуудын хийсэн судалгаа байна. За ингээ 2010-аас 18 оны хооронд нэг 1695 хүнийг ингээд дагалж судалсан байна. За энийг харахаар Entecavir-тэй 813 хүн, Tenofovir-тэй 882 хүнийг ингээд аваад судлаад үзэхээр одоо энэ судалгааных нь гол үр дүн байна. За тэр юу гэхээр юу болохгүй хавдар үүсэхгүйгээр одоо аль нь илүү хавдраас сэргийлж чадж гэнэ үү гэдгийг үзэж байгаа. За тэгэнгүүт энэ дээр энэ хоёр дээр ингээд зөрөө гарч байгааз харуул. За энэ зөрөө харахаар энэ TDF буюу одоо нөгөө бидний яриад байгаа Tenofovir бол арай илүү хавдраас сэргийлж чадж гэнэ гэсэн ийм үр дүн гарч байгаа. За тэгэхээр яг манай улсын тухайд бол одоо манай ингээд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг харахад бид нэр арай илүү Entecavir-ыг сонгож хэрэглээд байдаг. За Entecavir-ыг сонгож хэрэглэж байгаа яг одоо практик нөгөө байдал дээр яагаад Entecavir-ыг илүү их сонгож хэрэглээд байна вэ гэхээр зэрэг энэ юм маань өөрөө гачнолоо арай багтай. За яг одоо бус гачнолооны хувьд гайгүй ч гэсэн одоо юуны хувьд бөөрийн гачнолооны хувьд арай бага байдаг учраас манай эмчнэр бол Entecavir-ыг илүү их сонгож хэрэглэдэг. За Tenofovir болохоор бөөрийн болоод тэгээд дээрэс нь манай нөгөө витамин D-ийн дутагдaltaй хүмүүстэр маань нэлээх тийм булчингаар өвдөх, ясаар өвдөх гэх мэтлийн ийм гачнолоо гардаг учраас бид нар бол Entecavir-ыг илүү их сонгож хэрэглэдэг. За тэгэхээр зэрэг манай тухайд бол одоо нөгөө эмчилгээ маань нэлээд тийм олон жил бас их сайн хэрэглэгдэж чадаагүй байгаа учраас биднэрт үнэхээр яг энэ солонгосууд шиг юм Tenofovir илүү их хэрэглүүлэл илүү магадгүй илгэний хавдар болохоос хамгаалж чадчих байх юм бол энийг илүү хэрэгжилж сонгож хэрэглэх юм шаардлагатай харагдаж байгаа. Тэгэхдээ бидний хувьд бол яг одоогоор тийм дата байхгүй учраас яг одоо шууд тэрнийхээ хэрэглүүл зүгээр гэж хэлэхэд хэцүү байна. За тэгэхээр ямар ч байсан энэ судалгааны үр дүнгээс харахад бид нар аль болохоор Tenofovir-ыг сонгож хэрэглүүл манай өвчтнүүдэд илүү их үр дүнтэй байж магадгүй. За тэгэхээр Tenofovir-ийнхаа нөгөө гачнолоог ямархуу байдлаар хамгаалж авах уу энэ зэрэг дээр бол бид нар бас одоо нэмээд цаашаа судлах ойлгох асуудлууд их гарах нь байна. Тэгэхээр хэрвээ өвчтнүүд маань болж байгаа тохиолдолд Tenofovir-ыг хэрэглээ явуул болох нэ гэдгийг энэ судалгаан дээрээс бас харагдаж байна. За одоо дахиад буцаад нөгөө C вирус руугаа оръё. За C вирус маань юуны хувьд маш их сайн эмчилгээний үр дүнтэй юу очиж байгаа ч гэсэн одоо бас бүр ямар ч асуудалгүй бол биш. За гэхдээ тэр маань одоо яг ямар юу юм бэ гэж C вирусын эмчилгээ хийснээр одоо манай нийгэмд бас хүмүүсийн их асуулт гэж байгаа. За C вирусын эмчилгээ хийнгүүт энэ хавдар гарах нь их болоод байгаа мó гэж. За энэ бол тэр тусмаа манай хавдрын эмчнэр за одоо өнөөдөр жишээлхэд Эрдэнэ болгон гээд эмч болж жишээлхэд юу гэдгийг C вирусын эмчилгээ хийлгсэн хүмүүс үнэхээр маш их хавдар тусдаг гэдэг одоо нэлээ одоо тийм практик эмчийнхаа үднээс ярьж байна л та. За энэ болохоор дэлхийн нийтэд одоо ганцхан Монголд биш дэлхийн нийтэд энэ C вирусын эмчилгээ хийхээр яг ямар өөрчлөлт орчиж байгаа юм. Эмчилгээг хийгээд тэр вирус ингээд амар олон жил биедэн вирус явчихсан хүн ингээд авчихлаар зэрэг тэр хавдар гарах магадлал нь их болчиход байгаа юм уу? Эсвэл хавдар гарах магадлал нь хэвээрээ хэрнээсээ хавдрын нь явцсан их хурдан болчиход байгаа юм уу? Аль эсвэл энэ вирусын эмчилчингүүт нь тэр хавдар ерөөсөө гарах ёсгүй мүү гэх мэтлэн асуудлууд их байгаа. За одоо яг одоо ингээд гарч байгаа бүх судалгаануудаа нэгтгэхэд нийт консенсус буюу одоо тэр энэ салбарынхны нийлж байгаа зүйл нь юу вэ гэхээр за C вирусыг эмчилснээр хавдрын магадлалыг одоо ерөөсөө 0 болохгүй гэж хамгийн түрүүний юм болохоор
хэрвээ тэр хүн C вирустэй 20-30 жил явсан хүнийг одоо C вирусын эмчлэлээ гэд тэр хүн хавдар болохгүй гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй гэж. За хоёрдугаарт нь болохоор за ингээд C вирусын юу ачлахаар эмчилчихээр тэгвэл тэр хүнийг одоо эмчлэхийн шаардлага юу байгаа юм бэ? Хэрвээ хавдрын магадлалыг буруулна 0 болохгүй юм бол за тэгэхээр энэ нь болохоор тэр C вирусийнх нь гарч байгаа вирусынхаа үед хэдийгээр одоо тэр хүн 40 жил вирустэй яваад илгээнийх нь үйл ажиллагаа муудсан байлаа гэхэд C вирусыг эмчлэх юм бол нэгдүгээрт нь гардаг маш сайн үр дүн болохоор зэрэг хатуурлыг нь зогсоож байгаа буюу хатуурлын тэр цаашаа хүндрэх явцыг зогсоож байгаа маа гэж. За эдгээр бол ерөнхийдөө ингээд нөгөө одоо нийтдээ олон улсын түвшинд одоо хүлээн зөвшөөрөгдсөн энэ судалгаанууд. За тэгтээ C вирус энэ эмчлэхэд аль үед нь тэр юу н гараад байгаа юм бэ? Хавдар нь гараад байгаа. Ямар хүмүүст гараад байгаа юм? Тэр хүмүүсийг тэгвэл хавдар гарчиж байгаа бол тэрний дэлгэрүүлэхийн тулд ямар шинжилгээ хийх хэрэгтэй? Ямар юм үзэж явах хэрэгтэй? Ямар хүмүүс нь цаашаа хавдар болох магадлал өндөртэй байгаа юм бэ гэдгийг одоо энэ судалгаа олж шилжүүлэхэд авч үзсэн байна л да. За энэ болохоор зэрэг Француудын хийсэн судалгаа байна. За тэгээ энэ дээр бол яаж үтсэн бэхлээр за нэгэнтээ бид нэр юу яаж байгаа учраас одоо энэ дэр бичсэн байна л да. SVR хэдийгээр ингээ болгочихж байгаа ч гэсэн энэ юу болох юм? Хавдар болохыг нь магадлалыг бууруулдаг. Тэгтээ бүр устгадаггүй 0 болгодоггүй. Тэр хавдар болох эрсдлийг 0 болгохгүй. Тэгтээ тэр хавдар болох эрсдлийг бууруулдаг. Тэгэхээр хэрвээ тэр хүн маань одоо их удаан өвдсөн байх юм бол тэрнийхээ хэрээр л одоо хавдар болох магадлал нь өндөр гэсэн үг. Тэгтээ энэ дээр юу гэж чинь вөхөр яг ямар группт нөлөөх гараад байгаа юм гэж. Тэгэнгүүтээ энэ судалгаанд болохоор ингээ 3 групп болгоод үзэж байгаа юм л да. За энэ 3 групп нь болохоор дотроо юу гэж югаар нь үтсэн байна. За 3 групп дотор ерөнхийдөө нөхдүүд болохоор юу гэдэг үзчихэж байгаа юм. За нөгөө тэр юуг нь би оруулаагүй юм байна. За энэ дээр ерөнхийдөө 3 групп маань болохоор нэг нь болохоор юу гэж байгаа юм. Кластер А гэдэг байгаа маань болохоор илгэний үйл ажиллагаанд тэгж айхтар өөрчлөгддөг хүмүүсээ хэлж байгаа. За кластер А-гийн тухай за би тэр юугаа яг гаргах юм. Нөгөө юугаа хийсэн чинь нэлээ хит их яатсан байсан юм шиг байна. За энэ дээр байж юм л да. За кластер А-гийн тухайд болохоор зэрэг 190 хүнтэй. За энэ 190 хүнтэй энэ кластер А маань бол аман болохоор зэрэг ерөнхийдөө юу байхгүй хүмүүс. За энэ дээр болохоор ерөнхийдөө нөгөө юу авч үзэж байгаа гэхээр алат асат ГГТ протромбин тайм альбумин билирубин тэгээд тромбоцит гэсэн эдгээрийг ингээд нөгөө 6 сар тутамд хөвчээд байгаа байхгүй. За тэгэнгүүт эдгээрийнхаа кластер нийт кластеруудаас болохоор А нь бол хамгийн одоо алат асатын өөрчлөлт багтай. За юу нь болохоор зэрэг Б нь болохоор зэрэг илгэний үйл ажиллагаа муудсан буюу одоо нөгөө циррозтой, decompensated циррозтой одоо иймэрхүү хүмүүс нь гэсэн үг. Кластер С буюу энэ сүүлийн хамгийн сүүлийн энэ хэсэг болохоор зэрэг юутай хүмүүс илгэний үйл ажиллагааны алат асат буюу нөгөө өрөвсөл нь нэлээд өндөр явж байгаа хүмүүс. За ингээд хүмүүс нийт эмчилгээнд орж байгаа хүмүүсээ ингээд 3 бүлэг болгоод үзэх юм бол эдгээр хүмүүсийн дотор юуныхын хувьд хамгийн бага одоо гаралттай. Тэр илгээнийх нь үйл ажиллагаа нь хамгийн гайгүй байх тусмаа тэр тусмаа SVR болсны дараагаар илгэний үйл ажиллагаа нь хэвийн болж байгаа эдгээр хүмүүсийн дунд бол хавдар гарч байгаа нь бол бага. Хамгийн өндөр гаралттай нь болохоор зэрэг тэр циррозтой болчихсон байсан гэх мэтлэн эдгээр хүмүүст бол илүү их одоо эрсдэл өндөртэй байж таарч байгаа. За тэгээ энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар C вирусын эмчилгээ хийгээд гаргаж байгаа хүмүүсээ аль болохоор чадвал одоо C вирусыгаа болохоор аль болохоор өвчлөл яваад
хамгийн эрт эмчлэх тусмаа тэр хүмүүсийн хавдар болох эрсдлийг нь бид нэр бууруулах хэрэгтэй. За тийм ч учраас бид нэр эрт илрүүлгийг маш хурдан хийгээд аль болохоор тэр хүмүүсийг залуухан байхад нь эмчилгээг нь хийх юм бол энэ нөгөө хавдрын маань магадлал нь буурна гэсэн үг. Манай улсын тухайд яг юу болчиход байна вэ гэхээр бид нэр энэ С вирусыг оюун санаа хэмжээний судалгаанууд байдаг. За бас одоо манай яг яагаад энэ С вирус, Б вирус Монголд ингээд их өндөр тарцсан юм бэ гэдээ ингээд хийсэн судалгаануудыг харахаар зэрэг С вирусыг бол ерөнхийдөө бид нэг хэрэглээний шприц байхгүй үед хүмүүс гэртээ шприцээ хадгалж агаад гэр дотроо нэгнийгаа тарьдаг, аль эсвэл тэр нэг айлаасаа гуйж аваад ингээд тарьдаг. Энэ үедээ бид энэ вирусыг маш их өндөр тараасан буюу манай одоо настай хүмүүсийн дунд энэ вирусын тархалт маш их өндөр баг. За тэгээд энэ тархалт нь хизээнээс эхлээд тарчих уу гэхэлэр энэ настай хүмүүсийн дунд яагаад ингэ өндөр байгаад яагаад ингэ тарчих уу гэхэлэр тэр нэг хэрэглээний биш шприцийн үед буюу шилэн шприцийн хэрэглээний үед их тарсан. Тэгээд тэр маань одоо бид нэр хамгийн багадаа 30 жил 20 жил өвдчихсэн ийм хүмүүс маань буюу одоо 50-аас дээш насныхан дээр бид нэр бараг хүн амын 30 орчим хувь нь тархалттай байж байгаа. Тэгэхээр одоо бид нэр С вирус эмчилж байгаа хүмүүсийн маань ихэнх нь маш их хавдрын маш их өндөр эрсдэлтэй группуд байгаа учраас С вирусыг эмчилсэн ч гэсэн тэдгээр хүмүүс төр хавдар гарах магадлал нь буурахгүй буурж байгаа ч гэсэн 0 болохгүй учраас эдгээр хүмүүс дахиад хавдартай яваад байна. Хавдар гараад байгаад байна. За ингээ хавдар гарч байгаа хүмүүсээ тэгтээ бид нар илүү чааш нь яаж нарийн яг одоо илгэний эмчнэр маань болохоор яаж чааш нь үзмээр байна уу гэхэлэр юунаас өмнө эмчилгээнээс өмнө буюу эмчилгээний үед буюу одоо тэр яг эмчилгээ эдгэрхээс өмнө SVR болохоос өмнө тэр хүмүүс хэрвээ алаатсатын ГГТ алаатсат AFP зэрэг нь маш их өндөр байсан бол эдгээр хүмүүсийг ойрхон хянж явах нь маш их зүйтэй байна. За ингэж ойрхон хянж явсныхаа хүчээр бид нэр тэр хүмүүсийг эрт илрүүлэх буюу хавдран жижигхэн байхад нь илрүүлэх ийм боломж үүсэх юм аа. За тэгээ яг хуу нийт нөгөө нийтийн эрүүл мэнд гэдэг нийгмийн эрүүл мэнд гэдэг юмараа аваад үзэх юм бол бид нэр аль болохоор энэ С вирусын халдварын тархалтыг маш их бууруулж ээж илгэний хавдар болоод хатуурлын насварлтыг бууруулах боломжтой. Нөгөөтэйгүр болохоор С вирусынхаа халдварын тархалтыг бууруулж ээж бид нэр treatment-аас prevention буюу эмчилгээ хийснээрээ дахиад урьдчилан сэргийлж байгаа буюу дараа үеэ энэ вирусын халдвараас хамгаалах боломжтой юм. За тэгэхээр энэ дээр simple message нь одоо энгийнээр бол өвчтнүүдэд юу гэсэн үг байна вэ гэхээр та хэрвээ С-тэй байжгаад С вирусыг эмчлүүлээд идэвхчихсэн болвол тэр тусмаа таны илгэний үйл ажиллагаа тэр эмчилгээнд орохоос өмнө эсвэл эмчилгээнд орсныхоо дараагаар одоо их таны илэг муудсан циррозтой байсан юм байна гэдэг юм уу те нилээ их муу юм биш үү гэж хэлж исэн бол энэ хүмүүс 3 сард нэг удаа үзүүлээд явах нь зүйтэй байна. Хэрвээ та илгэний үйл ажиллагаа чинь гайгүй байсан ийм хүмүүс байх юм бол 6 сарда нэг удаа хэрвээ нас чинь бага болвол жилдээ нэг удаа ингээ үзүүлээд явсныхаа хэрээр тэр нөгөө хавдар эдэр гарах энэ хэрвээ гарлаа гэхэд тэрүүнийгээ эрт илрүүлэх энэ боломж чинь бүртгэнэ. За эмчнэрийн тухайд болохоор бид нар эмчилж байгаа өвчтнүүдээ тэр хүний фиброзын зэрэг илгэний үйл ажиллагаа зэргээс хамаарат тэр хүнийг давтаж үзэх хянах давтамжаа тогтоогоод явах зайлшгүй шаардлагатай байна л гэж хэлж байгаа. За энэ дээр би дахиад тэр нэг мессежийг давтаад хэлчихье. Тэр нь юу гэхээр С вирусын эмчилгээ хийснээс болоод бид нар хавдар их гараад байгаа даа биш ээ. С вирусын эмчилгээ хийсэн ч гэсэн тэр хүн хавдар болохгүй болчих одоо тэр ямар ч хавдар болох С вирусын эмчилжингүүд л тэр хүн хавдар болохоо болчихж байгаа биш учраас эдгээр хүмүүс олон жил өвчтөе явцсан учраас тэр мутац гарах боломж нь илүү их байгаа учраас энэ хүмүүсийг заавалчгүй сайн хянжих юм шаардлага байна. За нөгөө талаасаа болохоор бас юу явж гинэ вэ гэхээр за яг энэ судалгаан дээр бол манайд хамаатай тал нь одоо арай жоохон бага юм. Энэ зөвхөн энэ цэнхэр хэсэг илүү их хамааралтай болж байгаа. Яагаад вэ гэхээр бид нар ингээд С вирустэй хүмүүс нь манай нийт С вирустэй байж байгаа хүмүүсийн ихэнх нь бол генотип 1B гэж байгаа. Генотип 1B 98% нь
C вирустэй хүмүүсийн 98% нь генотип 1 юм бэ. За тэгэнгүүт энэ хүмүүсийг ингээ эмчлэхэд бид нэр за нэг 90-95% үр дүнтэй буюу 100 хүн эмчилгээнд орлоо гэхэд тэр 100 хүний 90 хүн нь ингээд бүрэн эдгээд гарч байгаа. За тэгтэл бүрэн эдгээд гарч байгаа байтал цаана нь яагаад вэ? 10 хүн юм уу 5 хүн идэхгүй үлдээд нь шүү дээ. Тэр нь болохоор нөгөө фиброзийнхоо зэрэг гэх мэтлийн нөгөө нарийн зүйлүүдээс хамаарат тэгээд тэр идэхгүй байгаа хүмүүс нь зарим үед одоо 2 удаа эмчилгээнд ороод идэхгүй ч гэдэг юм нөгөө асуудлууд гарч ирж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор юу гэж чинь нөхөр энэ эмчилгээнд орж байгаа хүмүүсээс генотипоос хамаарат ямар гэчийн мутац үүсчихэд байгаа юм бэ? Энэ бидний эмчлээд байгаа вирус маань өөрөө бас юм амьд бие учраас им хийгээд эмчлэхлээр зарим нь болохоор тэр нөгөө эмээс зүхтаачих юм мутац үүсэж байгаа. За тэгэхээр энэ мутацуудыг ерөнхийдөө судлаад за тэр мутац маань ямар мутац илрүүл дараагийн эмчилгээ нь ямар эмчилгээ байх вэ гэдгийг судалж үзсэн байна л да. За манайд бол энэ яг одоо нийтдээ нэг 90-95% идэвхжиж байгаа учраас нийт эмчилгээнд орж байгаа хүнээс нэг 5 орчим хүн нь дахин эмчилгээнд орох шаардлагатай. Тэр эмчилгээгээ одоохондоо бол манай эмчнэр аль болохоор урт хугацаагаар аль болохоор комбинац эмчилгээ хийж байгаа. Одоо сопосвир, лидипосвир хийжсэн бол одоо даклатосвир, сопосбуурийн комбинац эмчилгээ, дээрэс нэрибавирын нэмдэгч юм уу. За одоо бол яг бидний хувьд бас за яг манай эмнэлэг дээр гэхэд 4000 орчим хүн эмчилгээнд орсноос нэг 3900 хийж байлаа. За 4000 орчим хүн эмчилгээнд орсноос 14 хүн дээр яг юу илрээд байгаа. Одоо 14 хүн л дээ энэ хувь биш. 14 хүн дээр болохоор 2-3 удаа эмчилгээнд ороод тэр хүмүүс одоо идэхгүй байдлаар чиглэгдэж байгаа. За энэ хүмүүс дээр бид нэр бас яг одоо энэ судалгаан дээр хийсэн шиг мутацийн шинжилгээнүүдийг хийж үзсэн байгаа. За тэрүүнийг бид нэр бас дараагийн удаа яг одоо ямар хөө шинжилгээ хийгээд энэ хүмүүст ямар мутацууд илэрж байгаа юм бэ гэдгийг бас ярьж болж байна. За энэ дээр бол одоо ерөнхийдөө 2 янзын эмчилгээний сонголтыг өгсөн байгаа. За хэрвээ мутац илэрчээр зэрэг GP буюу за энэ эмчилгээ нь болохоор манай Монгол байхгүй юм л да. Энэ нь болохоор пипрентосвиртэй эмчилгээ. За манад байгаа нь болохоор энэ сопосбууртэй эмчилгээнүүд гэж байгаа. Вилпатосвир, VVS гэдэг нь болохоор вилпатосвир, воксилопревир, за тэгээд сопосбуурь гэсэн энэ эмчилгээнүүд байгаа. За тэгэнгүүт манад бол одоохондоо энэ воксилопревиртэй эмчилгээ орж ирээгүй байж байгаа. Вилпатосвиртэй эмчилгээ, энэ сопосбууртэй эмчилгээнүүдийг манай эмчнэр бол энэ C вирусын эмчилгээнд ороод идэхгүй байгаа хүмүүстэй хэрэгжилж байгаа. За бидний 14 хүн дээр хийсэн судалгаанаас харахад бол манад энэ воксилопревир бол заашгүй шаардлагатай. Энэ хэдийгээр 100 тонны хүн ч гэсэн эдгээр хүмүүст энэ эмчилгээнүүдээс шаардлагатай байна гэдгийг харуулж байгаа. За тэгээд энэ үр дүнгууд бол ерөөхдөө манай Монгол дээр гарч байгаа үр дүн энэ гадны орн дээр гарч байгаа үр дүн бас ялгаагүй байгаа. За тэгэхээр воксилопревир одоо VVS-ийн дараагаар жишээлхэд энэ эмчилгээнд ороод за манай дээр бол вилпагийн эмчилгээнд ороод идэж чадаагүй, сопосвирийн эмчилгээнд ороод аль алинд нь идэж чадаагүй энэ воксилопревир дээр эмчилүүлэх шаардлагатай хүмүүс бас байгаа юм л да. За тэгээд тэр хүмүүс дээр гарч байгаа мутацуудыг харахаар бас нэлээд ойролцоо харагдаж байгаа. Y93A гэдэг Y93H гэх мэтлийн Y93H бол хамгийн одоо өндөр тохиолдож байгаа нь болж таарж байгаа. За тэгэхээр энүүнийг бид нэр бас эмчилгээ үйлчлэгээгээ дэлхийн түвшинд хүрэхийн тулд эдгээрийг заавалчгүй хийх шаардлагатай болох нэ. За түрүүн болохоор бид нар хепатитын B вирусын одоо нөгөө туршилтанд явж байгаа эмчилгээнүүдийг ярьсан. За туршилтанд явж байгаа дотроо дандаа бүр нөгөө эхний шатуудад явж байгаа буюу phase 1-д явж байгаа бүр дөнгөж нөгөө компонент байж байгаа. Тэр зөвхөн бодисороо байж байгаа цаашдаа хийгдэхгүйгүй юу одоо маш цөөхөн хүний тоон дээр хийгдээд яг нөгөө эмчилгээ гэдэг утгаар нь хэрэглэхгүй байж байгаа энэ эмчилгээнүүдийг ярьсан. За одоо энэ дээр болохоор хэдүүлээ батлагдах магадлалтай гэсэн хэдийн эмчилгээнүүдийг яриа. За энд бол ерөөхдөө 4 төрлийн эмчилгээ яаж байгаа. Мерклодекс буюу тэр нөгөө D вирусыг эст орхоос хамгаалдаг энэ юмнууд байна. За орсныхын дараагаар тэр юуны одоо
дахиад вирус бий болоод гарах явцад хамгаалдаг BRD inhibitor lonafarnib гэсэн одоо бас 2 төрлийн эмчилгээ. За дээрэс нь NAPUD буюу энэ нөгөө вирус бий болоод гарахаас нь хамгаалдаг гэдэг ийм 4 төрлийн юуг бол хэрэгжилж байгаа. За энэс хамгийн одоо найдлага тавьж байгаа бол энэ 3 байж байгаа. Lonafarnib, Mercludex, NAPI эмчилгээнүүд. За тэрнээс гадна нөгөө энэ дээр яг энэ дэгийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ч гэсэн Б-гээ одоо бидний байнгын хэрэгжилж байгаа нөгөө tenofovir, entecavir гэдэг эмчилгээнүүд маань бас яг дэгийн эсрэг үйл ажиллагаагүй ч гэсэн гадаргуугийн антигеныг бас байхгүй болгох юм боломж байгаа. За тийм учраас энэ дээр stop nuke trial-ыг бас энэ дээр оруулсан байна. За stop nuke дээр болохоор юугаа tenofovir ч гэдэм entecavir байт юм уу тэр nuke эмчилгээнүүдээ олон жил хэрэглээд 4-өөс илүү жил хэрэглэснээс ингээд зарим хүмүүсийн болохоор эмчилгээг зогсоо, заримын зогсоогоогүйгээр ингэж авч утсан байгаа. За тэгэнгүүт эмчилгээ зогсоосон групп дээр ерөнхийдөө нэг 10% нь бол энэ байна л да. Одоо эдгээрээс 10% нь HBsAg loss гэж байгаа буюу тэр нөгөө HBsAg тэр гадаргуугийн антиген байхгүй болсон. За тэгэхээр энэ бол бидний хувьд эмчтнэрийн хувьд маань ч гэсэн тэр өвчтнүүдийн хувьд маань ч гэсэн ньюкэ бол урт хугацаагаар хэрэглэх зайлшгүй шаардлага байна гэж харагдаж байгаа. За тэр тусмаа энэ юуг нь харах юм бол HBsAg-тэй тоон хань энэ 1000-аас доош болоод 1000-аас дээш. Бид нар HBsAg-ийг quantity-аар үзүүлнэ гэдэг ингээд нэг тоо авч байгаа. За тэгээд тэр нөгөө quantity-аар үзүүлэхээр зэрэг концентрацийг яг ингээ үзүүлээ гаргаад ирэхээр зэрэг зарим хүмүүс бол 1000-аас дээш, зарим хүмүүс 1000-аас доош гараад ирж байгаа. За 1000-аас доош байгаа хүмүүс бол арай илүү тэр tenofovir гэдэг entecavir олон жилээр 4-өөс дээш жилээр ингээ хэрэглэх юм бол тэр гадаргуугийн антиген нь байхгүй болоод Б-гээ юм уу Д-гээ эдгэх юм боломжтой гэсэн үг ээ. За тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол энэ дээр 1000-аас HBsAg-ийн 1000-аас доош байгаад ийм тохиолдолд 28 орчим хувь нь бол юугаа HBsAg-г буюу гадаргуугийн антигенгүй болоод Д-гээ бас одоо асуудлаа шийдэх юм боломжтой харагдаж байгаа. Тэгэхээр эмчнэрийн хувьд бол нэгдүгээрт өвчтнүүдээ ньюктер tenofovir байна уу, entecavir байна уу. За түрүүчийн харуулснаар харах юм бол элэгний хавтраас хамгаалах нөлөөтэй гэж үзэх юм бол tenofovir илүү их сонгож эмчлээд энэнийг 4-өөс илүү жилийн хугацаанд хэрэглүүлэх нь чухал байна. За өвчтнүүдийн тухайд болохоор энэ судалгаанууд юу хэлээд байна вэ гэхээр бид нар tenofovir-ыг тасалдлалгүйгээр олон жилээр хэрэглүүл. За тэр тусмаа хэрвээ гадаргуугийн антиген чинь 1000-аас бага гарч байгаа ийм хүн байх юм бол энийгээ таслалгүй олон жил хэрэгжилж чадвал Б-гээч Д-гээч устгах ийм боломж байна шүү. За тийм болохоор эмчнэрийнхээ өгөнд ороод эмээ удаа хугацаагаар тасралтгүй хэрэглээрэ гэсэн ийм зөвлөгөө өгөхөр байна. За дараагийн нэг судалгаа бол peginterferon lambda lonafarnib ritonavir-ийн холилсон судалгаа буюу түрүүн харуулж ирсэн нөгөө lonafarnib farnesylation inhibitor байж байгаа. За энэ нь болохоор дельта вирус ингээд эст ороод дахиад вирус болоод гарахаас хамгаалдаг буюу дараагийн эсийг халдварлуулахаас хамгаалж байгаа lonafarnib гэдгийг эмийг хэрэглэсэн. За peginterferon нь болохоор зэрэг бидний биед ялгарч байгаа тэр вирустэй одоо тэмцэх бидний дархлааг сайжруулж байгаа ийм эмчилгээ байж байгаа. Дархлааг сайжруулах ч одоо магадгүй буруу үг гэж магадгүй тэр одоо вирустэй тэмцэх чадварыг улам ихсгэж өгч байгаа энэ хоёр эмийн комбинац. За ritonavir нь болохоор өөрөө lonafarnib-ийн үйл ажиллагааг эмийн тунгийн өндөр барьж авах зорилготой одоо тийм туслах чанарын эм байж байгаа. За энүүнийг хэрэгжилж үтсэн 2 дугаар шатны судалгаа байна. За энэ 2 дугаар шатны судалгаан дээрээс үр дүнгийн л харчий доо. За энэ дээр хамгийн гол үр дүн болохоор зэрэг за энэ юм байна л да. 24-7 хоног буюу одоо бид нар нэг хагас жил хэрэгжилж гин гэсэн үг тийм ээ. За хагас жил энэ эмчилгээг peginterferon-ээр тарьж хэрэглэн lonafarnib ritonavir-ыг бол амаар ууж хэрэглэн. За энэ эмчилгээг 6 сар хэрэглэхээр зэрэг 2 лог буюу 100 дахин одоо нөгөө Д вирусын маань 100 болон түүнээс дээш дахин буурж байгаа хүмүүс нь болохоор
одоо баг ихэнх хүн дээр байсан. За тэрнээсээ 50-аас илүү хувь нь вирусны ерөөсөө бүр тоологдохгүй болж байгаа гэсэн. За тэгэхээр зэрэг бид нар одоо бол нөгөө пегинтерфероны эмчилгээ хийхээр нэг 25% орчим 25-аас 31% хидэд 1-2 гэ trial байгаа. За тэгэнгүүт тэн дээрээс бараг 50% нь дахиад relapse болдог гэд ингээд үзвэл нэг эмчилгээний үр дүн урт хугацааны үр дүн нэг 12 орчим хувьтай ярьж байгаа. За тэгэхэд энэ эмчилгээ хийх юм бол ямар ч байсан 50-аас дээш нийт 100 хүн эмчилгээнд орлоо гэхэд тэрүүний 50 хүн нь ингээ эдгэрэх боломжтой буюу бидний одоо байж байгаа стандарт эмчилгээг бодвол үр дүн маш их сайн болох ийм боломж харагдаж байгаа. За тэгэхээр энэ судалгаа минь одоо бол клиникийн 2 дугаар шат, тэгэхээр 3 дугаар шатны судалгаа явсны дараагаар батлагдана гэж үзэх юм бол биднэрт нэг дахиад 3 жилийн хугацаа байна уу гэж харагдаж байна. Гэхдээ энэ судалгааг харахад бас үнэхээр одоо дэтэй хүмүүст маань бас нэг хонглын үзүүрт гэрэл харагдаж байна да. За дараагийн нэг энэ болохоор бүр одоо илүү их сайхан мэдээ гэх юм уу? Одоо бүлвэртид гэдэг юм байгаа. За энэ нь болохоор Mercludex уу түрүүний нөгөө юун дээр харуулж ирснээр болвол D вирусыг орхоос хамгаалдаг. D вирусыг эс рүү орхоос хамгаалдаг энэ Mercludex бүлвэртид гэх мэтлэн нэрээр яваад байгаа. Энэ эмчилгээ байж байгаа. За энэ эмчилгээ саяын хурал дээр болохоор зэрэг MIR 203 extension study гэдгээр танилцуулагдаж байна. За энэ болохоор 10 мг-тай буюу одоо их өндөр тунгаар тарьж хэрглэж байгаа. Үүнийгээ бас пегинтерферон гэдэг нөгөө пегинтерферон альфа 2А буюу одоо байж байгаа стандарт эмчилгээтэй хавсарч хэрглэсэн байж байгаа. За нэг нь болохоор энэ хавсарч хэрглэсэн эмчилгээ. За нөгөө нэг нь болохоор блюртайдыг нөгөө TDF-тэйгээ буюу бидний одоо байнга хэрглэж байгаа бэгийн дарангуулагч эмтэйгээ хавсраад хэрглэсэн байж байгаа. Энэ болохоор бүтэн жил хэрглэсэн. Жилийн дараагаар дахиад 72-7 хоног одоо эмчилгээгүйгээр нөгөө хянжээсэн. За ингээ үзэхлээр зэрэг энэ үр дүн нь юу байсан гэхээр яг эмчилгээний үед бол одоо энэ нөгөө ногооноор болохоор нөгөө бүлвэртидийг пегинтерферонтой хэрглэж байгаа. Эмчилгээний үед бол юу маш сайн бууж байгаа. Маш сайн ингээд одоо үнэхээр сайн доош орж ирж байгаа. Энэ болохоор нөгөө пегинтерферон бидний хийгээд байгаа нөгөө жирийн одоо эмчилгээ юм шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэхээр сайн буулгаж байгаа боловч жоохон муу тал нь болохоор одоо энэ хэсэгт харагдаж байгаа. Тэр нь юу байна вэ гэхээр одоо энэс хойш болохоор нөгөө эмчилгээ хийхгүй ингээд зүгээр хянаа явж байгаа. Тэгэнгүүт эмчилгээний дараагаар дахиад ихэнх хүн маань вирус нь гараад ирж байна. За тэгэхээр энэ судалгаан дээр за юу нь болохоор бас яг баг зэрэг бууж байгаа. Гэхдээ бүр энэ шиг ийм маш их өндөр биш. За тэгэхээр зэрэг энэ дээр юу харуулж ийнө гэхээр энэ эмчилгээ ямар ч байсан энэ эмчилгээг байнга хийлгээд байвал вирусээ маш сайн дарангуулаад авах боломжтой байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ эмчилгээний тухайд бүлвэртидийг 10 мг-аар ингээ өндөр тунгаар хэрэглээд авах юм бол яг эмчилгээ хийж явах явцад энэ вирусыг маш сайн дарангуулад чадхаар байна гэж харагдаж байгаа. За нөгөө талаасаа болохоор энэ эмийн үед бол пегинтерферонтой холбоотой гаж нөлөө гарч байгаа болохоос яг бүлвэртидтэй холбоотой гаж нөлөө нь бол бүр тийм их өндөр биш байж байгаа. За энэ дээр байж байгаа хамгийн сайн мэдээг би одоо ингээд юу ачи 2 мг буюу одоо энэ болохоор бид нэр сая 10 мг дээр гарч байгаа дүнг үзүүлсэн. За 2 мг буюу бага тунгаар бүлвэртидийг Hepcludex гэдэг нэрээр юуны хувьд бол насанд хүрсэн өвчтөнд тэгээд илгэний үйл ажиллагаа сайн буюу compensated байгаа энэ хүмүүст бол хэрэгжилж болно гэд Европын холбоонд баталсан байж байгаа. Тэгэхээр бид нэр пегинтерферон маань өөрөө уг нь бол яг бас дельтад бүр альбесор батлагдсан эмчилгээ биш. Тэгтээ стандарт эмчилгээ болгож хэрэглээд энэ бол байж байгаа эхний эмчилгээнд дээр бид нар ямар ч байсан 2 дахь ийм эмчилгээний сонголттой болсон. Яг манай Монгол улсад орж ирээд энэ хэр зэрэг хийгдэх үү гэдэг дээр бол одоохондоо харагдах юм байхгүй байна. За бидний нөгөө эмчнэрийнхаа өөрсний авж байгаа мэдээлэлээр бол бүлвэртид 2 мг-ыг 1 сарынхын эмчилгээг 6,300,000 төгрөгөөр юунаас Оросоос бол худалдаж авах боломжтой байгаа юм билээ. За тэгэхээр энэ эмчилгээг хамгийн багадаа 48-7 хоног буюу нөгөө жил хийлгэх шаардлагатай. Одоогоор бол яг батлагдсан хүрээндээ эмчилгээг хэрэглэнэ гэх юм бол энэ нэмийг зөвхөн дангаар нь хэрэглэхээр батлагдсан байж байгаа. Яг судалгаануудын үр дүн харах юм бол пегинтерферонтой хавсарсан нь арай илүү үр дүнтэй байхаар харагдаж байгаа. За тэгэхээр ямар ч байсан дельта вирус дээр юу харагдаж байна вэхээр бидний тухайд ямар нэгэн байдлаар комбинашн эмчилгээ буюу нөгөө хавсарсан эмчилгээнүүд хэрэглэх юм болов гэж харагдаж байгаа. За дараагийн
нэг сонирхолтой юм болохоор энэ REF 301 LTF гэдэг эмчилгээ байж байгаа. REF 401 гэдэг. За эдгээр болохоор 9-с вирусын комбинац гарахыг хоригдж байгаа ийм эмчилгээ байж байгаа. За энэ дээр бол хамгийн сонирхолтой үр дүн нь болохоор гадаргуугийн антиген бол маш их сайн бууж чадж байгаа. Тэгвэл хувь судлаачийн хувьд бол энэ эмчилгээ бас яг гарч ирээд хэрэглэхэд нэлээд төвөгтэй болов гэж харж байгаа. Ягаад тэгэхээр вирус нь бий болонгуудаа тэр нөгөө эсээс нь гарахыг хориглож байгаа. Дараагийн эст халдварлах боломжгүй ч гэсэн тэр эст ингээд удаан байхаараа ямархуу урт хугацааны гач нөлөө үзүүлэхийг нь бол сайн мэдэж чадахгүй байгаа учраас ямар ч үсэн ийм их сонирхолтой бас эмчилгээ байна. Хэрвээ энэ урт хугацаанд үр нөлөө сайтай гэдэг ингээд батлагтаа гараад ирэх юм бол энэний хувьд бол бас нөгөө бүрэн эдгэх боломж нь арай илүү харагдаж байгаа. Энэ бүлгэртид гэдэг юм уу эсвэл онофорниб гэдэг юм уу, пегинтерферон альфа, ламда эдрийг харуул хамгийн одоо дутуу тал нь болохоор зэрэг энэ эмчилгээ хийж байгаа хавцад маш сайн дарангуулагчаад хийсний дараагаар эмчилгээ дуусгалаар дахиж гарч ирэх магадлал бас арай өндөр байж магадгүй харагдаж байгаа. За тэгвэл ямар ч байсан бидний тухайд ингээд дараа энэ бас арны тритмент байж байгаа. За энэ дээр вирусыг харуулъя гэсэн энэ J&J-гийн phase 2-ын А-гийн судалгаа байж байгаа. За энэ болохоор энэ бууж байгаа хэсгийг харахаар ингээд 3 удаагийн тун өгөөд энэ тунгаас маш сайн буухаасаа гадна энэ буцаад эргээд нөгөө бүр энэ лугаа гарахгүй ингээд бас нэлээд доошоо явж байгаа. Энэ тэгэхээр урт хугацаагаар хэрэглэвэл бас илүү үр дүнтэй байж магадгүй болов гэж харагдаж байгаа. За тэгэхээр ямар ч байсан бидний тухайд юуны хувьд Б болон Б дельтагийн хувьд ойрын жилүүдтэй ямар нэгэн байдлаар эмчилгээ гарах юм боломж байна гэж харагдаж байна. За тэгээ хамгийн ойрхон байж байгаа эмчилгээ гэх юм бол за бүлвэртид нэгэнтээ энэ батлагдсан эмчилгээ учраас бүлвэртид мань хаанагаа илээ. Батлагдсан эмчилгээ учраас манай Монголд орж ирээд бас нөгөө дельта вирустэй өвчтнүүд маань эмчилгээгээ хийх боломжтой болов гэж найдаж байна. Гэхдээ хамгийн түрүүнд нэгдүгээрт нь бол бид нэр одоо яг байж байгаа хэрэгжилж байгаа Tenofovir, Entecavir урт хугацаагаар хэрэгжилж чадвал тэдгээрээс одоо нэг ялангуяа гадаргуугийн антиген нь 1000-аас доош байж байгаа эдгээр хүмүүст бол өөр нэмэлт эмчилгээ шаардлагагүйгээр урт хугацааны дараагаар бас тодорхой хувь нь буюу одоо пег интерферон эмчилгээтэй ойролцоотой хувь буюу нэг 28 орчим хувь нь пег интерферон эмчилгээч нэг 25% гэх юм бол тийм хувь нь одоо эдгэх магадaltaй. Тэгэхээр энүүнийгээ бол манай өвчтнүүд хийж болох нь бид нар эмчнэрийн тухайд хийж болох нь хоёрдугаарт нь бол нэгэнтээ батлагдсан бас нэг эмчилгээний сонголттой болчихж байгаа учраас бүлвэртид дээр бас эмчилгээ хийх юм боломж үүсэх болов гэж найдаж байна. За гуравдугаарт нь болохоор Lonafarnib ritonavir combination, Lonafarnib ritonavir peg interferon combination, эсвэл Lonafarnib peg interferon, Lonafarnib ritonavir ламда интерфероны комбинац гэсэн ийм бас 3 төрлийн эмчилгээ 3 дугаар шатны судалгаанд явж байгаа учраас энэ бас утгагүй батлагдах болов гэж найдаж байна. За тэгэхээр ямар ч байсан бид нар бол бас нэг ямар ч сонголтгүй байсан үеэ бодвол бас нэлээд сонголттой эдгээр маань бас арай гайгүй үр дүнтэй ийм байдалд орох нэ. За тэгвэл мэдээж энэ маань С вирус шиг 90% үр дүнтэй 3 сарын хугацаанд эмчилгээ хийлгээд вирусээс салах юм боломж бол одоохондоо Б болон С вирус, Б болон БД вирустэй хүмүүст маань бол байхааргүй байна. За ингээд нэг дүгнээд хэлэхэд бол С-тэй хүмүүс маань маш сайн эмчилгээ хийлгээд идэгчихсэн ч гэсэн тэр цус маань нас өндөртэй болвол заавалчгүй хяналтандаа яваад элхийний хавдар гарах магадлал маань 0 болоогүй учраас хяналтандаа яваад элхийний хавдрын эрт илрүүлэхтэй хамрагдаж явах хэрэгтэй байх нь. Хоёрдугаарт нь болохоор Б вирустэй хүмүүсийн тухайд бол Tenofovir-ыг арай илүү сонгож хэрэглүүлдэг дээр байх нь. Тэгээд хамгийн гол нь урт хугацаагаар имээ таслалгүй ууж яах нэг чухал байх нь. Тэгэх юм бол бас нөгөө хавдар гарах магадлал, хатуурлын магадлал гих зэрэг маань бас буух нь байна. Б дельтатай хүмүүсийн тухайд бол шин юм батлагдсан байна. Шинээр бас маш олон эмчилгээнүүд эмүүд судалгаанд явж байна. Тэгэхээр ямар ч хэлсэн өөрийгөө одоо эрүүл амьдруулад
тамхи татахгүй, архи уухгүй, дасгал хөдөлгөөн сайн хийгээд ингээ явж явах юм бол бас дээрэс нь нөгөө тенопавир интакавира урт хугацаагаар ууч хэрэглээ явж явах юм бол энэ өвчний их хүндрэлээс бас хамгаалах боломжтой байна гэж харагдаж байна. За өнөөдрийнхөө юг ингээд энэ түргээ дуусгачих. За хэрвээ хүмүүс янз бүрийн асуулт байж байвал нөгөө манай юу руу бичиж болно. Чат бот руу. Тэгээ бид нэр харж агаад нөгөө илүү их олон давтагдчихж байгаа асуултын юу гэвэл бид нэр бас ингээд нөгөө Facebook live-аар юу очиж болно. Танилцуулж болно. За тэгээ манай энэ нөгөө явж байгаа эдгээр юмнууд бүгдээрээ манай YouTube-ийн channel дээр байж байгаа. Тэгэхээр тэрлөө бас хүмүүс орж сонирхож үзээсэй гэж бодож байна. Тэгээд өөр бас яг одоо хүмүүст хэрэгтэй яг энэ чиглэлээр илүү яриул байна, сонирхолтой байна гэх юм бол тэрнийгээ бичээлдээчвэл би тэгэд тэр нөгөө channel уншиж агаад тэр асуултуудад хариулаад явчих болно. Янз бүрийн асуулт орж ирж байгаа байлаа хөө. Байхгүй бол ингээд тусгачих уу? Бас нэлээд удаа ярьчих шиг боллоо тий. За тэгээ. За ингээд тусгачих. За эрт.